ард түмэндээ хэлж, ард түмнийг анхааруулахаар өнөөдөр энэ хэвлийн бавхарлыг зарлалаа. Бид тойрог дээр сонгогчтойгоо энэ бүх хүмүүс маань уулзалт хийж төрөлснийхаа даваа ажиллаж байсан. Тэгвэл энийг хүртэл хаяад ирлээ. Би хүртэл нэр дэвшдийнхаа сонгуулийн сурчлагын ажилд оролцож өнөөдөр өөр тойрогт ажиллахаар төлөвлөсөн байсан боловч тэрийг хүртэл хойшлуулад ийшээ ирлээ. Яагаад гэвэл энэ бол Монголын төрийг худалчжээ. Зөвхөн албанчаар худалдаагүй. Энэ бол Монголын төрийг худалдсан байна. Ямар хямдхан Монголын төрийг худалдаж байна. Бидний хувьд мэдээж хэрэг агуу их мөнгө байна. 60 тэрбум төгрөг зөвхөн нийслэлд шүү дээ. Хөдөө оромтыг оруулах юм бол энэ аягуул 2 нугарн, 3 нугарн тэгвэл 120-оос 180 тэрбум төгрөг байна. Тэгвэл Монголын төрийг бодоод үзлээр ямар амархан хямдхан худалдаж байна Монголын төрийг. Доллар шилжүүлэх юм бол 60 тэрбум төгрөг чинь 30 сая доллараар Монголын төрийг худалдчихжээ. Монгол ард намын удирдлагууд энэ Мие гомбын энэ хотын Сандуй, тэр Ганбаатар гэсэн юм нөхдүүд энэ арай энэ юм ерөөсөө хинэж зүудэнд ороог баг. Ард иргэдийн зүудэнд ороог баг. Ийм ноцтой хэрэг болж байна. Монголчуудаа одоо сэрээч. Та нарыг унтчих хооронд Монгол ард намын удирдлагууд жинхэнэ гишүүдэд хэллэгүү. Энэ Монголын төрийг худалдчихжээ. Энэ худалдагчдын төр тэгээд эдний гарт орж энэ өнөөдөр сонгуульд өгч байгаа нэртэйгээр үнийн иргэдээр хууль зөрчиж босгож байгаа мөнгөө энэ нөхдүүд эргүүлж хэд нугалж авна. 60 тэрбумыг 600 тэрбум болгож авнаа. Энэ 600 тэрбумыг тэгтээ ард түмнийхээ халааснаас хулгайлж, луурдж авна. Энэ мэд ерөөсөө байж босгүй зүйл. Одоо элбэтэр чи хаа байна? Нөгөө шудраг ус чи хаа вэ? Нөгөө хууль шүүхийн байгуулагч хаа байна? Нөгөө прокурор хаа вэ? Нөгөө энэ хоёрын хойноос хөөсдөд нөгөө архитект тэмцэх газар хаа байна? Нөгөө цагдаа хаа байна? Энэ ерөөсөө үнэхээр жинхэнэ майрцсан элбэтэрч толгойтой Мие гомбын энэ хот гэсэн гүйцэтгэгчд ийм төр өнөөдөр Монголд бий болсон байгаа юм байна гэдгийг энэ ноцтой баримт бүр нотож харуул. Ингэж энэ хүмүүсийг доромжилж, ард түмнээ доромжилж, сонгуулийн дүн өгөөгүй байхад нь сонгуулийн дүн гаргачихсан ингэж ажиллаж байгаа нь ерөөсөө төрийн эрхийг хууль бусаар авах гэдэг тэр ноцтой зөрчилтэй шууд холбоотой гэж бид үзэж байгаа маа. Одоо энэ сонгуулийн дараа Монгол ардын нам олон судал авсан чинь зөвшөөрөхгүй. Энэний дараа Монгол ардын нам одоо олон судал авах юм бол зөвхөн луураар ав. Ард түмэн сандал биш. Ийм луураар авах гэж юм байна. Ингэж авах юм байна. Одоо энэ сонгуулийн дүнд Монгол ардын нам олон судал авах гэсэн ийм дүн гарах юм бол энэ бол шал хутлаа сонгуул болсон байна гэдэг нь батлагдана. Тийм учраас л одоо соёлтой оронд бол Монгол ардын намын дараа энэ хот өөрөө нэр татах хэрэгтэй. Намайг сонгуульд оруулахгүй та нар хоёулдаг мөртлөө өөртөө ностой юм хийчихэд иччихгүй сонгуульд орох юм бол ард түмэн та нарыг хэн бэ гэдгийг таньж хурлын гишүүн болсон чинь цэвэр луурай болсон шүү гэдгийг хэлж ярьж хэдэн жилийн турш та бүхэн ингэж цоллууж хэзээ нэг цагт энэ албан суурьаас огцортлоо явнаа. Огцортол та нарыг ард түмэн чичлэн, шүүмжлэн болооч гэж шаарднаа. Одоо эртхэн болсон дээр. Харин тэр үнтэй цэнтэй саналаа Монгол ардын намын нөхдүүд хэндээ хөө гэдгээ хэн хамгийн сайн мөрийн хөлтөр гарч ирж байна. Хэн таны төлөө зүтгэн гэж байна. Тэр намдаа тэр намаас нэр дэвштэй өгчээж энэ шудраг ёсыг Монголд эргүүлэн авчих юм байна шүү гэдгийг би бас зөвөд хэлчихсэн зүг бахаа гэж ингэж бодож байна. Тийм учраас бид нар энэ зүгээр нэг мэдээлэл гаргаж байгаа юм биш. Одоо энийг бол шалгаж Монголын төрийг ийм мухай усан явдлаас цэвэрлэх ийм ажлыг хийгээч гэж хууль шүүхийн байгууллагуудад хандж бусад намуудад бас уриалж байна. Ийм заваа юм хийж байгаа бол бусад намууд ч гэсэн зогсоогоороо тэр үнэхээр хамарч байна. Мие гомбын хотыг би бага залуу байхад нь дэмжиж өнөөдрийн энэ улс төрийн том албан шаардны гарч ирэхэд нь гараас нь хөдөлж явсан хөө. Тийм учраас би өнөөдөр ард түмнээс уучлалгүй маар нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ хүмүүс хэвдэрсэн байна. Энэ төрийн албыг төрийг ингэж наймаалахыг бүр их нарийн хийдэг болсон байна. Тэр ярианаас нь сонсоход ойлгомжтой байна шүү дээ.
Тэр Монгол Ардын хувьсалтай ямар ч холбоогүй, арч намтай ямар ч холбоогүй тэр яриа болж байгаа. Бид өөрсдөө албан тушаалыг урьдчилсан байдлаар үнэлээд бүр ахлах мэргэжлээс авахуулаад гэж байгаа шүү. Тэгээ бүр дээшээ үнэлээд тэгээд зөвхөн нийслэж 60 тэрбум төгрөг босгоно. Одоо ингэж нэг хүн дараа 5 хүн удирдах ажиллуулна, ингэж багаж солино, ингэж бүх төрлийн албан тушаалтныг төрийн албан хаагчдыг хална, солино. Ингэж бид энэ төрийг ховчилж авч мөнгө зарцуулж ийгээд мөнгө олж амдана гэдгээ бүр нуухгүй гурлаа яриа сууж байгаа шүү дээ. 3 хүн байсан юм уу 30 хүн байсан юм уу сайн мэдэхгүй. Ямар ч чийсэн 3 хүний яриа тэр бичлэг дээр дэнд ойрхон ба. Би энэ хотыг маш сайн мэдэн шүү дээ. Энэ хотын дуугал би нойрон дундаач тань. Тэгвэл дэнд ойлгомжтой. Тэр энэ хотын дуу гэдэг нь ойлгомжтой. Би сандууг сайн мэдгүй. Гэхдээ сандууг мэддэг хүмүүс бол тэтгэдэргүй сандуугийн дууг таньнаа. Тэр Ганбаатар гэсэн мэддэг хүмүүс бол таньж таараа. Тэр бол ойлгомжтой. Одоо энэ дээр худлаа үний яриад өөр намын тухай ярьж ирсэн болж ингэж жүжиглээд хэрэггүй. Миний дүнээр байна. Одоо таарч байл одоо ёс суртахууныхаа хариуцлага хүлээ. Тэр эрүүгийн хариуцлага хүлээх шаардлага гарч магадгүй. Эртний шиг ёс суртахууныхаа хариугаа хариуцлага хүлээх нь зүг бахаа гэж ингэж бодож байна. Ард түмэндээ хэлж, ард түмнийг анхааруулахаар өнөөдөр энэ хэвлийн бахварлыг зарлалаа. Бид тойрог дээр сонгогчдогоо энэ бүх хүмүүс маань уулзалт хийж төрөлснийхаа даваа ажиллаж байсан. Тэгвэл энийг хүртэл хаяад ирлээ. Би хүртэл нэр дэвшдийнхаа сонгуулийн сурчлагын ажилд оролцож өнөөдөр өөр тойрогт ажиллахаар төлөвлөсөн байсан боловч тэрийг хүртэл хойшлуулад ийшээ ирлээ. Яагаад гэвэл энэ бол Монголын төрийг худалчжээ. Зөвхөн албан тушаал худалдаагүй. Энэ бол Монголын төрийг худалдсан байна. Ямар хямдхан Монголын төрийг худалдаж байна. Бидний хувьд бол мэдээж хэрэг агуу их мөнгө байна. 60 тэрбум төгрөг зөвхөн нийслэлд шүү дээ. Хөдөө оромтыг оруулах юм бол энэ аягуул 2 нугарн, 3 нугарн тэгвэл 120-оос 180 тэрбум төгрөг байна. Тэгвэл Монголын төрийг бодоод үзлээр ямар амархан хямдхан худалдаж байна Монголын төрийг. Доллар шилж үзэх юм бол 60 тэрбум төгрөг чинь 30 сая доллараар Монголын төрийг худалдчихжээ. Монгол Ардын намын удирдлагууд энэ Мегомбын энэ хотын Сандуй, тэр Ганбаатар гэсэн юм нөхдүүд энэ арай дэнд юм ерөөсөө хэмиж зүудэнд ороогүй баг. Ард иргэдийн зүудэнд ороогүй баг. Ийм ностой хэрэг болж байна. Монголчуудаа одоо сэрээч. Та нарыг унтчих хооронд Монгол Ардын намын удирдлагууд жинхэнэ гишүүдэд хэлдэггүй. Энэ Монголын төрийг худалдчихжээ. Энэ худалдагдсан төр тэгээд эдний гарт орж энэ өнөөдөр сонгуульд өгч байгаа нэртэйгээр үний иргэдээр хууль зөрчиж босгож байгаа мөнгөө энэ нөхдүүд эргүүлж хэд нугалж авна. 60 тэрбумыг 600 тэрбум болгож авнаа. Энэ 600 тэрбумыг тэгтээ ард түмнийхээ халааснаас хулгайлж луурдж авна. Энэ мэд ерөөсөө байж ард түмний саналаа биш. Ийм луураа авах гэж юм байна. Ингэж авах юм байна. Одоо энэ сонгуулийн дүнд Монгол Ардын нам олон судал амарсан ийм дүн гарах юм бол энэ бол шал худлаа сонгуул болсон байна гэдэг батлагдана. Тийм учраас л одоо соёлтой оронд бол Монгол Ардын намын дараа энэ хот өөрөө нэр татах хэрэгтэй. Намайг сонгуульд оруулахгүй та нар хувилдаг мөртлөө өөртөө ностой юм хийчихэд иччихгүй сонгуульд орох юм бол ард түмэн та нарыг хэн бэ гэдгийг таньж хурлын гишүүн болсон чинь цэвэр луурай болсон шүү гэдгийг хэлж ярьж хэдэн жилийн турш та бүхэн ингэж цоллууж хэзээ нэг цагтын албан тушаалаас огцортлоо явнаа. Огцортол та нарыг ард түмэн чичлэн, шүүмжлэн, болооч гэж шаарднаа. Одоо эртхэн болсон дээр. Харин тэр үнтэй цэнтэй саналаа Монгол Ардын намын нөхдүүд хэмдээ хүү гэдгээ хэн хамгийн сайн мөрийн хэлбэр гаргаж ирж байна. Хэн таны төлөө зүтгэн гэж байна. Тэр намдаа тэр намаас нэр дэвштэй өгчээж энэ шудраг ёсыг Монгол иргэдэн авчрах юм байна шүү гэдгийг би бас зөрөөд хэлчихсэн зүг бахаа гэж ингэж бодож байна. Тийм учраас бид нар энэ зүгээр нь мэдээлэл гаргаж байгаа юм биш. Одоо энийг бол шалгаж Монголын төрийг ийм мухаа усан явдлаас цэвэрлэх ийм ажлыг хийгээч гэж хууль шүүхийн байгууллагуудад хандж бусад намуудад бас уриалж байна. Ийм заваа юм хийж байгаа бол бусад намууд ч гэсэн зогсоогоороо тэр үнэхээр хамсч байна. Мегомбын хотыг би бага залуу байхад нь дэмжиж өнөөдрийн энэ улс төрийн том албан тушаалд гарч ирэхэд нь гараас нь хөдөлж явсан хөө. Тийм учраас би өнөөдөр ард түмнээс уучлалгүй маар нэгдүгээрт.
Хоёрдугаарт энэ хүмүүс хэвдэрсэн бай. Ямсгүй зүйл. Одоо элементэр чи хаа байна? Нөгөө шудраг ус чи хаа вэ? Нөгөө хууль шүүхийн байгуулагч хаа байна? Нөгөө прокурор хаа вэ? Нөгөө энэ хоёрын хойноос хөөсдөд нөгөө авиралтай тэмцэх газар хаа байна? Нөгөө цагдаа хаа байна? Энэ ерөөсөө үнэхээр жинхэнэ майрцсан элементэрс толгойтой мэ гомби инхот гэсэн гүйцэтгэгчд ийм төр өнөдөр Монголд бий болсон байгаа юм байна гэдгийг энэ ноцтой баримт бүр нотож харуул. Ингэж энэ хүмүүсийг доромжилж, ард түмнээ доромжилж, сонгуулийн дүн өгөөгүй хат нь сонгуулийн дүн гаргачихсан ингэж ажиллаж байгаа нь бол ерөөсөө төрийн эрхийг хууль бусаар авах гэдэг тэр ноцтой зөрчилтэй шууд холбоотой гэж бид үзэж байгаа маа. Одоо энэ сонгуулийн дараа Монгол Ардын нам олон судал авсан шин зөвшөөрөхгүй. Энэний дараа Монгол Ардын нам одоо олон судал авах юм бол зөвхөн л яваа.